За сайн байцгаана. MetaTrader 4 Балтуурын танилцуулах хичээл маань өнөөдөр файлцснаас эхэлж байна. За файлц дээр new chart гэж байгаа. Энэ бол одоо өөрийн дурын валютын хосонгийн чартыг дэлгэцэн дээр гаргах зорилттой товч байна. За дараагийн open offline буюу арилжааны Балтуурыг интернетээс салгаж байгаа отлогонгоо тогтмол болгож байгаа судалгаа хийх зорилттой. За open deleted гэдэг бол сүүлд устгасан чартуудыг эргэж эндээс сэргээх боломжтой. Энд харагдж байгаа чартд бол миний өмнө нь устгасан чартууд байгаа. Эндээс сэргээж болно гэсэн үг. За профайлс гэдэг бол одоо янз бүрийн валютын хосмуудын чартуудын нэгдлийг өөр дөрөө бий болгоод тэрнийг профайл үүсгээд тэгээ профайлаар нь одоо бөөнөр нь багцаар нь дууддаг ийм боломжийг олгодог. Энэ профайл маань энэ доор харагдаж байна. За энэ доор харагдаж байна. Эндээс одоо АС гэдэг профайлыг сонгоход дөрвөн валютын хосомгоор тохируулсан ийм зүйлийг шууд харж болох нь байна. За фунт гэхэд тиймэрхүү эндээс ингээд өөрийнхөө хэлбэр янз бүрээр чартуудыг зохион байгуулж болдог. За эндээс сервис гэхэд сонгосон валютыг одоо энд бол евро USD-г 60 минутаар буюу 1 цагаар тохируулсан хүснэгтийг дорох файлын өргөтгөлтөөр хадгалж авах боломжтой. Одоо зургаар хадгалах боломж үүснэ. Эндээс бол шууд зурган гиф болон бусад өргөтгөлтөй зурган файл зургаар хадгалж авах боломжтой болж байгаа юм аа. За энэ open account гэдэг бол демо дансны хэд хэрэгтэй. Эндээс за энэ хэсэгт бол нэрээ өвчих хэвээр. Нэр. За энд улсаа сонгоно. Энд Монгол гэж сонгоод. За энд бол ер нь бол юугаар бичдэг. Централ гэж биччихэд болно. Манайд бол ийм мууч улс гэсэн ойлголт байхгүй. За энд Улаанбаатар. За энд zip code. Zip code имэн гэсэн хаягнаас та өөрийнхөө оршин суугаа хаягаараа олж аваарай. За энд бол аль бисны хаяг дүүрэг хороо байрны дугаар авах хэрэгтэй. Энд утасны дугаар авах хэрэгтэй. За энд бол мэйл хаяг авчих хэрэгтэй. За эндээс аккаунт одоо доллар суурьтай юу эсвэл евро суурьтай юу гэдэг аккаунтаас сонгоно. Ер нь манай Монголоос цэнэглэж байгаа хүмүүс л дандаа доллар суурьтай цэнэглэж байгаа байх гэж бодож байна. За эндээс хөшүүргөд харуулж өгнө. Хөшүүргийн тухай ойлголтыг та бүхэн өөр хичээл дээрээс олж үзээрэй. Эндээс 100% хөшүүрг хамгийн дээд нь 500% хөшүүрг нэгийг харьцах нэг гэсэн хөшүүргүүдийг сонгож болох байна. За эндээс демо дансны эхлэлтийн хөрөнгийг эндээс сонголт хийх буюу гараас шууд 100 гэж дурын тоог өгөх боломжтой. За үүний дараа та энэ төвчийг идэвхжүүлээд next дарснаар скандерад next дарснаар та өөртөө демо данс үүсгэх боломжтой болох юм аа. За дараагийн зүйл логин. Энэ бол нэгэнт үүсгэсэн дансанд эргэж логин хийж орох. Энэ төвчийг чигтснаар бүх юугаа мэдээлэл хадгалчихна. За эндээс мэдээ демо данс учраас демо серверээ сонгож өгөх ёстой. Бодит данс руу орж байгаа тохиолдолд эндээс бодит дансны серверийг сонгож өгөх хэрэгтэй болно. За дараагийн маань сонгосон хүснэгтийг принтлж авах. Эндээс принтерээ сонгоод шууд принтлэх боломжтой болно. За иймэрхүү принт үүсгэх гэхээр энэ евро долларын үед иймэрхүү принтлсэн зураг А4-ын цаасан дээр хэвлэгдэж гарах нэ. За файлцсан танилцуулга ирэхэд юм байна. Exit дарснаар Балтуураас гарнаа. За дараагийн хичээлээр уулзъя.